нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, татвар хөнгөлөлт урамшуулал, нийгэм хүмүүс нэвтрүүлэг. Нийгэм хүмүүс нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид импортын хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо юу анхаарах вэ гэсэн сэдвийг сонгосон. За ингээд манай студид мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ган Тулга ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр сонсогч та бүхэн импортын хүнсний бүтээгдэхүүний сонголттой холбоотой за ямар нэгэн алдаа зөрчил хэрвээ таны амьдралд тохиолдсон бол энэ талаар бас манай зочинтой шууд холбогдоод асуултаа асууж болно. Манай шууд нэвтрүүлэгтэй холбогдох утас 30 50 22. За тэгэхээр 100-ны сар ирсэн байна. Удахгүй бас 3 хоногийн дараа Хүүхдийн баяр болох гэж байна. Тэгэхээр энэ үед бид хүнсний тухай ялангуяа импортын хүнсний бүтээгдэхүүний эргэн тойронд бол ярих шаардлага байна. За учир нь манай бас хүнсний хэрэглээнийхээ 50%-ийг импортоор оруулж ирдэг. За мөн жимснийхээ 90%-ийг мөн одоо импортоор авчирдаг байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуулт импортын хүнсний бүтээгдэхүүнийг эрсдлээр нь ер нь хэд хувааж үнэлдэг юм бэ? Эндээс яриагаа эхлэе. За мэргэжлийн хяналтын байгууллага болохоор импортын хүнсний бүтээгдэхүүнд бол хяналт тавьдаг. Инхдээ бол одоо 21 боомтоор нэвтэрч байгаа хүнсний бүтээгдэхүүнд хяналтыг тавьдаг байгаа. За импортын хүнсний бүтээгдэхүүнийг төрийн хяналт шалгалтын тухай хууль болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг одоо хуулийн зааснаар одоо эрсдлээр нь 3 ангилж хяндаг байгаа. Нэг нь болохоор бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй гэсэн чиглэлээр бид нар хүнсний хилээр нэвтэрч байгаа импортын хүнсний бүтээгдэхүүнээ ангилаад үүндээ бол тохирсон хяналтыг бол тавьдаг. Бага эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн болохоор бид нар хадгалалтын бөгөөд тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаарддахгүй бүтээгдэхүүнүүд. За дунд эрсдэлтэд нь болохоор за онцгой нөхцөл шаарддаг буюу тодорхой хэмжээний температурын горим шаарддаг. За нөгөө их эрсдэлтэд нь болохоор онцгой нөхцөл тээвэрлэлтийн буюу хадгалтын онцгой нөхцөл шаарддаг байгаа энэ бүтээгдэхүүнийг хамруулан хяналт тавьдаг байгаа. За тэгэхээр импортын хүнсэнд тавигддаг ерөнхий шаардлага стандартын талаар бас үргэлжлүүлээд ярилцъя. За ерөнхийдөө импортын хүнсний бүтээгдэхүүнд тавигддаг гол шаардлага нь бол нэгдүгээрт нь тээвэрлэлтийн шаардлага, хоёрдугаарт нь одоо хадгалалтын шаардлага байгаа. Гуравдугаарт нь бол энэ шошиглолт буюу хаяг шошгын байдал тавих энэ шаардлага бол нэлээд чухал байдаг. За бид нар болохоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль буюу за 2017 онд батлагдсан одоо энэ савлсан хүнсний бүтээгдэхүүн тавигдах шаардлага шошгын шаардлагын дагуу бид нар импортоор нэвтэрч байгаа энэ хүнсний бүтээгдэхүүн дээр бид нар онцгой одоо хяналтаа тавьж ажилладаг. Яагаад гэвэл одоо энэ шошго гэдэг маань тухайн хүнсний бүтээгдэхүүнийг одоо хүнд ойлгуулах гол ийм одоо баримт бичгээ гэж бид нар ойлгодог. Яагаад гэвэл манай худалдан авагч нар бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хамгийн түрүүнд бол одоо хаяг шошгыг бол анхаарч үздэг байгаа. Ийм учраас бид нар хилээр нэвтэрч байгаа энэ импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд бол нэлээ ач холбогдол өгч ажилладаг. За баярлалаа. Тэгэхээр импортын хүнсэнд тавигддаг 3 үндсэн гол шаардлага дундаас иргэд бол одоо иргэд хэрэглэгчдийн тухайд бол тээвэрлэлт, хадгалалтыг тэр бүр одоо нягтлж шалгадаггүй. Харин шошгын тухайд бол хэрэглэгчид одоо хамгийн их хамааралтай бөгөөд иргэд бас нэлээд асууж лавлж тодруулж одоо заншсан болов тийм ээ. Тэгэхээр бүтээгдэхүүний одоо орц онцгой найрлагыг заавал монгол хэлээр орчуулж хавсарсан байх гэсэн ийм шаардлага байдаг. Тэгэхээр энэ шаардлага өнөөдөр ер нь яг одоо дэлгүүр хүнсний сүлжээ, зах бөөний төвөдөд бүрэн дүүрэн хангагдаж чадж байна уу? За хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд болохоор Монгол улсын хилээр нэвтэрч байгаа хүнсний бүтээгдэхүүн нь болохоор Англи, Орос, Монгол хэл дээр нэвтрэхийг бол ийм хаяг шошгон одоо бичигдээд нэвтрэхийг бол хүлээн зөвшөөрдөг байгаа. За бусад орны буюу Европын, Германы, Англи одоо юу гэдгийг бусад нөгөө Солонгос, Япон гэдэг юм уу энэ орны хэл дээр бичигдсэн энэ хүнсний бүтээгдэхүүнийг бид нар одоо нийтэд худалдаалахдаа дагалдах одоо монгол шошгыг одоо хавсаргаж нааж худалдаалахыг бол бид нар шаарддаг. За бидний одоо энэ хяналт шалгалтын явцад бол шошгын шаардлага бол тэр бүрэн хангахдахгүй. Яагад гэвэл
хилээр нэвтрэхтэй бол манай импортлогч аж ахуйн нэгжүүд бол яг ийм шошго наана гэж нэвтрүүлчихэд яг жижиглэн худалдаан дээр буюу хэрэглэгчдийн гар дээр очихдоо бол бүтээгдэхүүн нэг бүр дээрээ буюу өөрөөр хэлбэл бичээн байлаа гэхэд бичээний одоо жижиглэн савлсан нэг бүр дээрээ наах юм наалт бол учир дутагдaltaй байгаагаас бол хэрэглэгч тэр бүр одоо өөрийнхөө сонгосон бүтээгдэхүүнийг зөв уншаад зөв сонгох бол бас ийм зөрчил дутагдал бас нилээдгүй байгаа. За хадгалах хугацаа он сар өдрийг бол одоо зайшгүй харж заньсан байх хэрэгтэй өнөөдөр тийм ээ. Гэвч зарим бүтээгдэхүүн дээр нэг л он сар хэвлэгдэж гарсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас баггүй эргэлзээ үүсдэг л дээ. За хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа бол ерөнхийдөө хэлэхэд бол 2 янз, ер нь 3 янз байдаг. Орон орноос шалтгаалаад нэгдүгээрт нь болохоор үйлдвэрлэсэн хугацаа, дуусах хугацаа гэдэг 2 он сартай нэг хүнсний бүтээгдэхүүн байдаг тийм ээ. Одоо жишээлбэл 2017 оны 10 сард одоо үйлдвэрлэсэн гэхэд дуусах хугацаа нь 2018 оны одоо 12 сарч гэдэг юм уу 2 хугацаа тавьцаа. Нэг хугацаа тавиад 6 сар хадгалнаа буюу 12 сарын хүчинтэй 24 сар хадгалнаа гэсэн нэг байдаг. Ганцхан хугацаа байвал энэ маань дуусах хугацаа гэж манай одоо хэрэглэгчд анхаарах ёстой. Тэгээ ер нь хүнсний бүтээгдэхүүний шошгонд нэгдүгээрт нь орц найрлагын, хоёрдугаарт нь одоо орц найрлага дотор юу орох юм хэрэг энэ дотор нь одоо чихэр байгаа мó, гурил байгаа мó, одоо будаа гэдэг юм уу, давс гэдэг юм уу, амтлагч ногоонор байна уу гэдгийг орц найрлагын тодорхой заасан байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор хэрэглэх аргыг одоо халааж хэрэглэх юм уу, шууд хэрэглэх юм уу, хүүтнэр нь юм уу. За хадгалах нөхцөлийн заасан байдаг. Энэ одоо онцгой нөхцөл шаарддаг юм дээр тэдэс тэдэн градусын хооронд ч гэдэг юм уу, эсвэл зүгээр тасалгааны температур ч гэдэг юм уу, нарны гэрлээс холч гэдэг юм уу, ингээд заасан байдаг. За дараа нь болохоор яг нөгөө тухайн бүтээгдэхүүнийг маань одоо хадгалах нөхцөлийн сайжруулсан гэдэг юм уу, одоо уртсгсан гэдэг юм уу, одоо амт үнэрийн сайжруулсан гэдэг юм уу, яг нөгөө орс найрлаганда нэмэлтүүд хийсэн талаараа бас тодорхой тусгасан байдаг. За тэгээд дээрээс нь нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ одоо хадгалах нөхцөлийг бол бас тусгасан байх ёстой. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлж байгаа одоо бид нар импортынхаа хүнсний бүтээгдэхүүнийг 3-2-оос доошгүй одоо нөгөө хугацаанд дуусаагүй хүнсний бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ гэдэг ийм зарчмыг бариад бид нар ийм хугацаатай хүнсний бүтээгдэхүүнийг бас хилээр нэвтрүүлэхийг зорж байгаа. За иргэд хэрэглэгчдийн тухайд бас өөрийн эрхээ хэр мэддэг болоо гэж тийм ээ. Одоо яг тээвэрлэх бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх үеийн хадгалалт, хамгаалалт тий горим дүрм журмыг одоо яг стандартын дагуу дааж мөрдөж байна уу гэдгийг одоо асууж тодруулах, лавлах ийм эрх байгаа юу? За хэрэглэгчд бол манай хэрэглэгчд нэлээ эрхтэй ямар ч байсан. Тэгэхээр манайх энэ хэрэглэгчд маань худалдаа авагчд маань энэ эрхээ юусоо эдэлдэггүй. За мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэглэгчийн хяналтын хуудас гэдэг нийтийн хоолны газар бөгөөд худалдаан дээр бол энэ хэрэглэгчийн хяналтын хуудас гэсэн хяналтын хуудсыг бас ажилуулдаг байгаа. Энэ дээр бол юуг зааж өгдөг юм хэрэг одоо импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалтын байдал гэхэд одоо хаяг шашгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж гэнэ үү? Дуусах хугацаа нөгөө хадгалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж гэнэ үү? За тэгээд тухайн ажиллагчдад буюу худалдаагчид нь одоо өөрсдөө зөрчилтэй байна уу гэсэн ийм асуултуудтай дэлгүүр дээр буюу том худалдааны төвүүд дээр бол хэрэглэгчийн хяналтын хуудас гэж юмыг бол бидний ажилуулдаг. За мөн хэрэглэгчд маань тухайн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа бол нөгөө үйлчлүүд худалдагчд буюу компани за тэгээд супермаркетын тэр холбогдох хүмүүсээс нь гарал үүслийг юусоо асууж авдаггүй. За эрүүл мэндээрээ хохирчоод тэгээ аливаа нэг хүнсний бүтээгдэхүүнээс болж аливаа нэг одоо эрсдэл үүсдэг юм уу, хоол хүнсээр дамж хордлогод өртдөг юм уу, авч хэрэглээ задлж үзснийхаа дараа одоо өнгө нь өөрчлөгдсөн, хөвцөрсөн, муутсан эннийхээ дараа нөгөө асуудлаа тавьдаг. Тэгэхээр манай хэрэглэгчид бүтээгдэхүүнээ эхлээд худалдаж авахаасаа өмнө сонголтоо зөв хийх хэрэгтэй тийм ээ. Гарал үүслийн сайн асууж явах хэрэгтэй. За мэдрэхүүгээрээ яг ерөнхий байдлын шалгаад үзчих хэрэгтэй. Хугацааг нь бол харах хэрэгтэй. Яг хугацаан дээр шошгон дээр хадгалах нөхцөлдөө энэ хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж гэнэ үү гэдгийг бас нэг хараад үзэх юм шаардлагатай байдаг. За хэрвээ энэ зөрчилтэй байвал тухайн аж ахуйн нэгжийн
хүмүүст нь бол бас шаардлага тавих хэрэгтэй. За баярлалаа энэ цаг мөчид иргэд олон нийтийн нэгдүгээр ярианд анхаарлаа хандуулъя. Байна. За бид таныг сонсож байна. Би нэвтрүүлэгт орж наас ямар нэвтрээр ярьсан. За нийгэм хүмүүс нэвтрүүлэгт холбогдсон байна та. Хөөх байл одоо би нэг хүүхдийн баяр болох цаана одоо 2-3 хоногийн дараа энэ талаа нэг асуулт авсан. Одоо хүүхдийн баяр болох нэг хүүхдүүдэд бэлэг авах гэж зөөх гэж агцэг заавал зөндөө явдаг ах хэвчнэр нь одоо хүүхдийн баяраар бэлэг нь хорцгох гардаг. Тэгээд хүүхдүүдэд бэлэг авах зөхтөө бэлэг нь онцрын сайн үдчихэд сайн санаас бэлэг авах гэж занхаар болж байна. Энэ талаар асууж байна. За холбогдсонд баярлалаа. За мэргэжлийн хэлтийн байгууллагаас 5 сарын 1-ээс эхлээд энэ хүүхдийн баярыг угтаад урьдчилан сэргийлэх хяналтыг хийгээд эхэлчихсэн байгаа. Бид нар болохоор нөгөө хүүхдэд одоо худалдаалж байгаа бэлэг болоод хүнсний бүтээгдэхүүн, тоглоом гэд бүхэл төрөл төр бол урьдчилан сэргийлэх хяналтыг хийж ажиллаж байгаа. За одоо бидний шалгалтаар болохоор яг татан ахуулсан, буцаан татан ахуулсан шошгын зөрчилтэй ийм хүнсний бүтээгдэхүүнийг устгаж барьсан ийм мэдээ бол одоогоор ирээгүй байгаа. За тэгвэл яг хүүхдийн баярын бэлэгтэй холбоотой за эцэг эхчүүдийн яриа сонсоод хүндэр тулгуурлаад яриагаа өрнүүлье. За жижигхэн хүүхдүүдээс бас нэг чихэр унд авч эхлэх л та. Чихэр живсэд мэдээж хэрэгтэй бас сайхан л бэлэг. Гэтэ эрүүл агаасаа гэж боддог. Тэ өөрснийх нь саналыг авахгүй болохгүй байгаа. Тэрийг авч игэл илүү тааламжтай. За тэгэхээр эцэг эхчүүд бол бас хүүхдүүдийн саналыг сонсон. За идэж уух юм бол бас гоё. Тэгтээ бас эрүүл мэндэнд бодно гэж ярьж байна. Тэгэхээр ер нь дэлгүүрт бол их олон тооны л янз бүрийн төрөл бүрийн бэлэг байгаа тавьчихсан байдаг. Тэгэхээр бэлэг сонгохдоо эцэг эхчүүд маань эмээ өвгөнөр маань юун дээр их анхаарал хандуулах вэ? За бэлэг сонгохдоо бол манай эцэг эхчүүд бол нэгдүгээрт нь яг манай энэ тухайн хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг нэгдүгээрт мэдчих хэвээр. Ямар нэг хүнсний бүтээгдэхүүн харшилтай юм уу, гүү юм уу, тийм ээ. За энэ хүнсний бүтээгдэхүүнийг идлээхэд миний хүүхдийн гэдэг юм уу, миний ач нарын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх үү? Чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн байна уу? Газ ихтэй ундаа байна уу гэдэг ч юм уу, тийм ээ. Энэ тал дээрээ бас анхаарлаа хандуулахад зүгээр баха. Тэгээ манай нэг одоо уламжлал болсон нэг юм байдаг те. Заавалжгүй хүүхдүүд чихэр шоколад баяраар одоо нэг л бэлэг өгөх ёстой гэсэн юм шиг нэг юм ойлголт байгаад байдгаа. Бэлэг өгөхдөө бас манай одоо иргэд бас сонголтоо зөв хийх, бэлгээ зөв сонгох, чихэр жимс одоо хүнсний бүтээгдэхүүнээсээ илүү танин мэдхүн чанартай одоо энэ бүтээгдэхүүнийг сонгох юм сонголт бол өргөн болцсон байна. За одоо энэ бэлэг сонгох гэж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нэгдүгээрт юг анхаарах юм бэ гэхээр нэгдүгээр тухайн хүнсний бэлэг нь боосон бэлгэн дотор одоо нэгдүгээрт миний хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх одоо газтай ундаа байна уу гэдгийг маш сайн анхаарах ёстой. Хоёрдугаарт нь энэ ундаа маань хадгалалтын хугацаагаар шаардлага хангаж гин үү? Гадна талынх нь бүрэн бүтэн байдал одоо цохигдсон юм уу, хонхоос юм уу? Одоо юу гэдгийг эвдэрсэн юм уу, урагдсан юм уу гэдгийг нэгдүгээрт нь ер нь анхаарах ёстой. Хоёрдугаарт нь болохоор энэ бүтээгдэхүүн чинь бүгдөө чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн байлаа гэхэд эргээд манай хүүхдийн одоо шүдэнд нь байд юм уу? Эргээд нөгөө харшил үүсгэх юм уу ийм хүнсний бүтээгдэхүүн байна уу гэдгийг маш сайн анхаарах ёстой. За мөн дараа нь одоо түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн энэ бэлгэн дотор орж ив. Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн орчихсан бол энийг яг энэ бэлгээ энэ тухайн аж ахуй нэгж маань яг зохих температурт нь хадгалаад та нарт одоо хүргэж гэнэ үү гэдэг одоо энэ орчин нөхцөлийнх нь байдлыг бас нэлээд сайн анхаараасай л гэж хэлэх байна. За манай хэрэглэгчид импортын хүнстэй холбоотой аливаа санал гомдол зөрчлийг бол одоо бас тэр болгон зохих газарт нь мэдэгдэж одоо бас чаддаггүй юм шиг тийм ээ. Олон нийтийн сүлжээнд одоо ийм бүтээгдэхүүнээс ийм одоо тий буруу зүйл гарлаа гэх мэтчлэнгээр одоо бие биендээ мэдэгдээд өнгөрдөг. Тэгэхээр ер нь аливаа зөрчлийг хаана мэдэгдэх вэ? Бас шийдвэрлэх боломж ер нь өнөөдөр байна уу? За мэргэжлийн хэлтийн байгууллага одоо ерөнхийдөө та мэдж байгаа бах те. Хуучин бол бид нар шалгаад торгоод яваад байдаг байсан бол одоо бид нар 2010 оноос хойш эрсдэл суурилсан хяналт гэдгийг хийгээд бид нар зөвлөн туслах үйлчилгээ гэдгийг нэлээд төлхөө
одоо хэрэгжүүлдэг болсон. Мөн гомдол саналыг бол нээлттэй хүлээж авдаг. За тэгээ иргэд одоо хөдөлмөрчд, хэрэглэгчд, худалдаа авагчид бол гомдлоо бол одоо 11 гэж засгийн газрын одоо гомдол мэдээлэл хүлээж авах утсанд мэдээлж болно. За мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын 10,812.86 гэсэн утас байгаа. За нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын 7012.8012 гэсэн утас байгаа. Тэгэхээр энэ утсууд бол ерөөсө 24 цагаар нээлттэй ажилладаг манай мэргэжлийн хэлтийн байгууллагуудын утас бол одоо 24 цагаар бүтэн одоо та хэдийн одоо иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийг хүлээж аваад яг чиглэлийнхаа дагуу одоо шалгаад эргээд одоо мэдээллийг иргэдээс гомдол мэдээлэл хүлээж авах шийдвэрлэх тухай одоо хуулийнхаа дагуу шийдвэрлэдэг байгаа. За хормын завсарлага аваад эргээд яриагаа өрнүүлье. За нэг хүмүүс нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр бид импортын хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо юу анхаарах вэ сэдвийн дор мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хэлтийн улсын ахлах байцаагч Ган Дулахтай ярилцаж байна. За удахгүй хүүхдийн баяр болно. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдэд айл болох одоо тий гадуур дагуулж явж баярлуулахыг боддог. Тэгэхээр яг энэ үед гадна талбайд хүнсний худалдаа маш их элбэг гардгаа. Тэгэхээр баярлахын хамт бол бас хүнсэндээ болгоомжтой хандахгүй бол арт нь маш олон эрсдэл байдаг тийм ээ, хоолны хордлого за элдв одоо эрсдэл үүсгэхийг алийг тэргэхүү. Тэгэхээр үүн дээр бас та зөвлөмж өгөхгүй юу? Ялангуяа лаазалсан, савлсан импортын бүтээгдэхүүн маш ихээр л одоо сонгож хөдөө салхинд гардаг ч гэдэг юм уу тийм ээ. За бид түрүү хэлсэн байгаа тийм ээ, мэргэжлийн хэлтийн байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа. За тэгээ бид нар 5 сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд болохоор бид нар нөгөө томоохон үйл ажиллагаа явагдаж байгаа хүүхдийн парк тэгээд нөгөө Сүхбаатарын талбай гэдэг юм уу, дүүргүүддэх одоо томоохон арга хэмжээний үед бол бид нар хяналтаа тавиад ажилланаа. Тэгэхээр одоо нийтийн арга хэмжээний үед оролцож байгаа буюу худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа түүгээр үйлчилж байгаа газрууд бол хяналтанд байх нь хувь хүмүүсийн хувьд, иргэдийн хувьд одоо гэр бүлээрээ ах дүүсээрээ хөдөө одоо салхинд гарах гэдэг юм уу, манайхан баярын үеэр мэдээж энэ үйл ажиллагаа нэлээд их байдаг. Тэгэхээр манай одоо иргэд маань авч явж байгаа хүнснийхаа бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтэн дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний хаяг шашгыг маш сайн анхаарахыг одоо зөвлөж байна. Энэ нь болохоор түргэн гэмтэх хүнснийхаа бүтээгдэхүүнийг зөв тээвэрлэх. За бас нэг худалдаж авахдаа бид түрүү хэлсэн тийм ээ. Гадна тал нь одоо хаяг шашиг нь арилаагүй. За тэгээ сав баглаа бодлно одоо цохигдож, хонхойч одоо урагдаагүй бүрэн бүтэн шин гэдэг юм уу. Одоо таны одоо яг нөгөө эрүүл мэндэд тохирох хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авч одоо хэрэглэх нь зүйтэй баха гэдгийг бас хэлмээр байна. Ягаад гэвэл манайхан нөгөө эрүүл мэндээрээ хохирсон хойноо бол эргээд нөгөө асуудлыг тавьдаг. Тийм учраас бид нар нөгөө эрүүл мэндэ хамгаалахын тулд эхлээд худалдан авч байгаа хүнснийхаа бүтээгдэхүүн дээр маш сайн анхаарч худалдан авалт хийгээсэй л гэдгийг хэлмээр. За сонсогчийн утас орж ирж байна уу найруулагчаа? За дуудлага тасарлаа. Сонсогч та бүхэн манай шууд нэвтрүүлгийн 30 50 22 утсаар холбогдож импортын хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой асуултаа бас манай зочноос лавлж тодруулаарай. Тэгэхээр сүүлийн үед иргэд хэрэглэгчд бол одоо генийн өөрчлөлттэй хүнс аль болох сонгохгүй, за илүү органик хүнс сонгох нь зохистой гэж ингэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр импортын хүнсэн дээр тухайлбал ярих юм бол илүү одоо хадгалах хугацаа ихтэй байдаг тийм ээ. Тэгэхээр органик хүнс хадгалах хугацаа урттай байх тусмаа хэр зохимжтой вэ? Энэ дээр иргэд сонголтоо яаж хийх үү? За мөн генийн өөрчлөлттэй хүнсний тэмдэглэгийг иргэд яаж одоо ялгаж таних вэ? За органик хүнсний бүтээгдэхүүний хувьд бол одоо хэлэхэд органик хүнсний бүтээгдэхүүний
тухай хууль гэд Монгол улсад бол 2018 онд энэ хууль батлагдаад одоо хэрэгжиж байна. За дотоодын хүнсний бүтээгдэхүүний хувьд болохоор энэ органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх жилийн өмнө зарлаад бэлтгэл ажлаа хангаад жилийн дараа бол одоо худалдаанд нийлүүлэхээр ингэж манай хит хитэн газрууд бол зарлагдаад ажиллаж байгаа үйлдвэрүүд. За импортын хүнсний бүтээгдэхүүнүүд бол ихэвчлэн Герман болон гадны улсуудаас ихэвчлэн энэ нөгөө био гэсэн тэмдэглэгээтэй ийм одоо хүнсний бүтээгдэхүүн нэлээд худалдаагаар харагдаад байгаа тийм ээ. Европын холбооны улсуудын био гэсэн тэмдэглэгээтэй. За тэгэхээр манай иргэд маань ихэвчлэн органик хүнсний бүтээгдэхүүн гэдгийг чинь зүгээр ингээ ойлгоход хадгалалтын хугацаа богинотой, хадгалах бөгөөд нөөцлөх одоо тээвэрлэх одоо энэ хугацааг уртсахгүйгээр яг л нөгөө нэг байгаагаар нь одоо хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт одоо хүргэж байгаа л ийм хүнсний бүтээгдэхүүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр би жишээ болгоод хэлж байгаа шүү. Кагоми гэдэг нэг жуус байдаг тийм ээ. Энэ болохоор нөгөө ерөөсөө 6 сарын хугацаатай байдаг. Энэ болохоор нөгөө цэвэр шүүсийг шахаад Японоос одоо импортлж байгаа юм. Тэгэхээр би зүгээр жишээ хэлэхэд ийм хадгалтын хугацаа богинотой ийм хүнсний бүтээгдэхүүн бол органик тал руугаа л гэж үзэх хэрэгтэй. Хэдий ч нэ урт хугацаатай байна. Төдий ч нэ нөгөө хадгалалтын хугацааг уртсгах буюу нөөцлөгч ийм хүнсний нэмэлтүүдийг одоо нэмж өгсөн гэж ойлгох хэрэгтэй байгаа. За гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн мэдээж манай хүмүүс сайн мэдж байгаа хаа GMO гэдэг нөгөө тэмдэглэгээ байдаг тийм ээ. Тэгэхээр эн чинь нөгөө хаяг шошгоо уншаа явж байхад ерөөсө GMO-гийн ийм юу өөрчлөлтгүй ч гэдэг юм уу ингээд ерөөсө тэмдэглэгээ нь байгаад идэг. Тэгэхээр манайхан өөрсдөө тэр тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүн байна уу байхгүй юу гэдгээл анзаараад бодоод авах болно. За баярлалаа үргэлжлүүлээд иргэд олон нийтийн дараагийн яриаг хүлээж авъя. За сонсогч холбогдсон байна. Байна уу? Байна уу? За нийгэм хүмүүс нэвтрүүлэг таныг сонсож байна. Та ханаас хэн холбогдов? Улаанбаатараас холбогдож байна. Юу генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд гэдэг чинь манайд нөгөө жимсүүд одоо энэ том сүлжээдлгүүрүүдээр хоригдсон нөгөө ерөөсөө кодын тэмдэглэгээ байдгүй. Тэгээ манайхаас нөөцөө тэр 9-оор ихсэн кодтой органик жимс юус олдсон. Тэгээ одоо нөгөө худалдагч нараас нь асуух зэрэг таны жимс аль нь одоо хамгийн гайгүй хамгийн органик талдаа байх гэдэг энэ Америк их гэдэг байхгүй. Тэгээд нөгөө Америк бол бас нэгэн хэсэгт одоо баг мал генетик өөрчлөлтөөс аяйгүй ихтэй баг малаад ижидэг сэжиглэн хүртэл генетик өөрчлөлттэй юм биш. Тэгээд одоо хамгийн гайгүй гэж байгаа нь манай дөрөвсөө дөрөөр хэлсэн нөгөө химийн бордоогоор болсон тийм л жимсэл олсон. Тэгээд одоо яагаад бас одоо муугийн ч оруулж ирж байгаа бол хамгийн сайн нь хэрэгцүүлээд оруулж ирэх хэрэгтэй шүү. Болохгүй юу. Тэгээд одоо энэ дахианы махнууд ихтэл жижиг газруудаас ч ялгаагүй л байдаг байлгүй дээ. Сүлжээдлүүрүүдээс ороод асуухтаар энэ одоо хаанхын дахианы мах вэ? Энийг одоо ингээд сэлтэй ингээд хөдөлгөөд аваад хэрэглэж болохгүй. Тэгэхээр бас зарим нь ерөө хөдөлгөгч нар бол тэр талаар ерөөс мэдээлэл өгч чадахгүй байдаг. Тэгээд манай мэрэгжлийн хяналт болохоор тэр жимснүүд дээр ер нь аль тэр эргэлзээгүйгээр одоо хэрэгжилж болох уу? Тэн дээр аль хэрэг шинжилгээ хийсэн байдаг вэ? Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд бол хүмүүс бас нэг сайн мэдгүй ч юм уу тийм байдаг гэж магадгүй юм шиг лээдгээ бас тийм генетик өөрчлөлтгүй гэсэн бүтээгдэхүүн олдох нь ингээд хайгаа явахдаг маш бага. За тагуулаа өгчээр хариултаа сонсоорой. За мэрэгжлийн хэлтийн байгууллага түрүүн хэлсэн байгаа 21 бомбт дээр хяналтаа тавьж ажилладаг. Хөвчлэн одоо энэ жимстэй холбоотой асуудал бол нөгөө замын үед бомбтоор нэвтэрч байгаа. Замын үед бомбтд бол манай замын үед бомбддог хэлийн мэрэгжлийн хяналтын алба гэдэг алба бол 24 цагаар хяналтыг тавьж ажилладаг. За манайх тэндээ бол хим 20 нийт судлалын лабораторитой байгаа. Тэгэхээр жимсийг маань тусгай хөргөлттэй тээврийн хэрэгслээр за тэгээд нөгөө бүтээгдэхүүнд нь шинжилгээ хийгээд төрөвчлсөн одоо шинжилгээ хийгээд нэвтрүүлдэг байгаа. Тэгээ одоогоор бол яг нөгөө энэ жимстэй холбоотой хэлэхэд яг гений өөрчлөлттэй жимс ороод ирсэн гэдэг юм уу түүнийг устгасан гэсэн мэдээлэл бол одоогоор байхгүй байгаа. Тэгээ мэрэгжлийн хэлтэн байгууллага болохоор олон улсын нөгөө хүнсний сүлжээ Импосан гэсэн одоо энэ байгууллагатай холбоотой ажилладаг. Эрүүл мэндийн яам мэрэгжлийн хэлтэ одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн энэ нь болохоор нөгөө гений өөрчлөлттэй гэдэг юм аливаа нэгэн одоо хордлох халдвар үүсгэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг одоо дэлхийн нийтэд мэдээлэлд өсвөлж байгаа. Тэгэхээр манай мэрэгжлийн хэлтэн байгууллагаар одоохондоо нөгөө гений өөрчлөлттэй жимстэй холбоотой асуудал бол мэдээлэгдэх байгаа.
За хяналтаа бол яг 50-ад ажиллаж байгаа. За ургамал 20 цэрийн хяналтын одоо байцаагчид гээд тусдаа ийм байцаагч нар бол энэ жимсэн хяналтыг бол тавьдаг. За энэ дэр нэмэт асуухад ер нь иргэд жимс худалдаж авахдаа гадна байдлыг одоо хараад мэдрээд худалдаж авдаг. Түүнээс биш одоо хадгалалт тээвэрлэлтийн тухайд бичиг баримтыг үзэж танилцах ч юм уу тийм ээ. Тим зүйлийг одоо хөвчлэн лавладаггүй. Тэгэхээр яг жимсгэн сонгохдоо ямар зүйлийг нь сайтар нягтлж тий юуг нь шалгаж ээж сонголтоо одоо бүрэн гүйцэд зөв хийх вэ гэдэг дээр мэдээлэл өгөөч та. За жимсний бүтээгтүүнийг одоо худалдаа авагчид маань сонгохдоо эхлээд мэдээж мэдрэхүү үзүүлэлтээр тийм ээ. Өөрийнхөө дуртай худалдаж авах гэж байгаа жимснийхаа гадна байдлыг одоо өнгө, үнэр, за тэгээд нөгөө зөөлрсөн, барьсан, цохигдсон, яхоосон, үт хорхоо орсон барьсан нүх гарц байд юм уу. Тэрийг бол нэгдүгээрт нь хараад бариад үзээд сонгож болно. За хоёрдугаарт нь болохоор энэ засгийн газрын 2011 оны 311-р тогтоолоор байгууллага аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг одоо заагаад өгчихсөн ба. Тэгэхээр энэ нөгөө импортлж байгаа аж ахуйн нэгжүүд маань оруулж ирсэн хүнснийхээ жимсг нь болоод хүнснийхээ бүтээгтүүнийг заавалчгүй одоо лабораторийн шинжилгээнд хамруулад тэл шинжилгээнийхээ дүгнэлтийг өөрсдийнхөө одоо падааны дагуу падан гэж яддаг шүү дээ. Энийхээ дагуу нөгөө жижиглэн худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд бол хамт түгэж ажиллаж байгаа. Энэ яагаад ингэж байгаа гэхээр нөгөө одоо эргээд энэ жимснээс асуудал үүслэхэд хаанаас хинээс ямар бүтээгдэхүүн худалдаалж авсан тодорхой байхын тулд манай байгууллагаас ийм одоо шаардлагыг тавьдаг. Одоо ийм одоо бичиг баримтыг л одоо хэрэглэгчд бас давхар шаардаад явал иргэд талаасаа ч мэргэжлийн хяналтын байгууллага талаасаа ч тухайн аж ахуйн нэгжид хоёр талаасаа одоо ийм одоо шаардлагыг одоо адилхан тавьж ивэл тухайн аж ахуйн нэгж бас цаашдаа үйл ажиллагаанд жигдрээд яг баталгаатай хүнсний бүтээгдэхүүн зарах бас нэг нөхцөлийг бүрдүүлэх байх гэж боддог. Ер нь яг ямар тэмдэглэгээтэй жимсийг иргэд хэрэглэгчдэд та санал болгох вэ? Илүү зөвлөх вэ? За ямар ч байсан бид нар нөгөө худалдааны шаардлага байдаг тийм ээ. Зураасан кодтай байх ёстой гэж байж байгаа. За хоёрдугаарт нь болохоор тэмдэглэгэн дээр түрүүний хэрэглэгчийн яриад байгаа нөгөө яг химийн бордоогоор ботсон органик одоо байдгийм үү одоо гений өөрчлөлтгүй гэсэн энэ тэмдэглэгийг манайхан ихэвчлэн яаж байгаа. Дараа нь болохоор нөгөө сортынх нь тэмдэглэгээнүүдийг аягүй их тавьж жимсийг бол худалдаалж байгаа. Гуравдугаарт нь болохоор би нөгөө түрүүний хэлээд байгаа гарал үүслийн дагалдах бичиг баримтын маш сайн үзэх хэрэгтэй. За тэгээд жимсгнийг импортлахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаас нөгөө импортлах гэрчилгээ авдаг. Тэгэхээр энийг бас одоо хувьлаад тухайн аж ахуйн нэгж нь өгсөн байдаг. Тэгэхээр манай иргэд бас нээлттэй энэ бичиг баримтуудыг өөрсдийнхөө зүгээс бас маш сайн шаардаж үзэж явах хэрэгтэй. Магадгүй манайхан нөгөө нэг хувийнхаа хэрэгцээнд гэж оруулж ирчгээд ямар ч баталгаагүй жимсгэн худалдаалж авахыг бас үгүйсэхгүй. Тэр болгон бүгдөө бүрэн одоо хяналттай байна гэж бас хэлхийг одоо хүсэхгүй нь яагаад гэвэл манайхан чи одоо ганцгаар өөрсдөө хэрэгцээндээ гэж оруулж ирчээд ашиг хонжоо олохын тулд бас худалдаалдаг юм зөрчил байдаг. Тэгэхээр манай одоо худалдаа авагч маань гарал үүслийнхэн гэрчлэгээ бас шаардж үзэх юм хэрэгтэй байгаа. За ингээд бидний ярилцах цаг үндсэндээ төгсч байна. Тэгэхээр эцэг эхчүүд эмээ өвгөнөрт хандаад хүүхдийн баяраар хүүхдүүдэд баярлуулах болон бэлэг авч өгөхдөө юун дээр анхаарах вэ гэдгийг дахин нэг товчхон сануулад хоёул ярилцлага өндөрлөе. За ямар ч байсан одоо мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулахад гэдэг юм уу зөвлөхөд нэгдүгээрт нь одоо давсны хэрэглээгээ багасгах, чихээ хэрэглээгээ багасгах, таргалалттай тэмцээч гэдэг юм уу одоо нөгөө эрүүл хүүхэд гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа тийм энэ болгоноос ингээд үзэхэд бол заавалчгүй үр хүүхэдтэй чихэрэн бүтээгдэхүүн гэдэг юм уу шоколад гэдэг юм уу энийг худалдан авах ч өхөн зүйтэй юм уу эсвэл нөгөө тухайн хүүхдийнхээ одоо сонирхдаг гэдэг юм уу танин мэдхүү хөгжүүлэх гэдэг юм уу эсвэл нөгөө ном энтер гэдэг юм уу одоо нөгөө хүнсний бүтээгдэхүүнээс чихэрлэг бүтээгдэхүүнээс өөр бараа бүтээгдэхүүнийг сонгож бэлэглээсэй гэдэг юм уу энэ талаар бас иргэн хүнийхээ мэргэжлийн хяналтын байгууллагын хүний хувьд ч гэдэг юм бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд нийгэм
Нийгэм хүмүүс нэвтрүүлэг өнөөдөр импортын хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо юу анхаарах вэ сэдвээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ган Тулгатай ярилцлаа. Сонсогч та бүхэн манай нэвтрүүлгийн давталтыг маргааш өглөө 10 цаг 35 минутаас хүлээ авч сонсоорой. За харин одоо сонсогч та бүхний асуултанд хариулдаг нийгмийн лавлахаа хүлээн авах нь.